бүхэндээ нэг мэдээлэл хүргэе. Монгол улсаас Солонгос улсад төр ажилтан гаргахтай холбоотой гэрээ хэлцээрүүд аймагуд маань хийж байгаа. За энэ дээр бол хэд хэдэн бас давуу болон сул талтай холбоотой асуудлуудыг та бүхэндээ хэлсэн зүг болов уу гэж бодлоо. За бүгд намд Солонгос улсад байгаа Монгол улсын элчин сайдын яамныхантай уулзсан. За тэнд бол бас нэлээд мэдээллүүд байна. Цаашдаа бид нэр Солонгос улсаас одоо Монгол улсын тодорхой аймагуудтай харилцаа тогтоож ажилтан авах гэрээ байгуулах гэж байгаа тохиолдолд бүгд найдах Солонгос улсад байгаа Монгол улсын элчин сайдын яамаар тухайн гэрээг бол заавал оруулж гаргаасай гэдэг ийм хүсэлт бол одоо өндөө бол байна. Өөрөөр хэлбэл тэнд манай иргэдийн асуудал хөндөгдөж байгаа. Тийм учраас заавал тэнд байгаа элчин сайдын яамаар бас дамжуулж авах нь бол нэг талдаа протокол талаасаа нөгөө талдаа бол иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой, гуравдугаарт бол хөдөлмөрийн мүлжлэгөөс ангид байхтай холбоотой асуудал байгаамаа. За Солонгос улсын талаас бол мэдээж одоо сайн явж байгаа туршлагууд байна. За Монгол улсын талаас сайн явж байгаа туршлагууд байна. Гэхдээ аль болох болгоомжлох талаас та бүхэнд бас мэдээллийг хүргэх нь зөв болов уу гэж бодож байгаа. За 2022 оноос хойш үргэлжилжсэн Баянгар аймагтай байгуулсан гэрээн дээр саяхан одоо нэг хүн нь буцаагүй буюу 5 сарын хугацаанд ажиллаад буцах нөхцөлтэй байсан. Гэтэл тэр хүн буцаагүй харлаж үлдснээс улбаатай ойл бусаар оршин сууж ирсэнтэй холбогдуулаад Баянгар аймагтай байгуулагдсан гэрээ цуслагдчихэв. За энэ бол маш харамсалтай. Өөрөөр хэлбэл 5 сарын хугацаанд сарын 5 орчим сая төгрөгийн цалинтай ажил хийж ягаад 5 сар болоод одоо эх орондоо ирээд шаардлагатай тохиолдолд 3 сараас унагтаж явах ёстой. Ийм боломжтой ажлын нөхцөлтэй гэрээ байдаг. За үүн дээр бол үлдэж одоо ажилсантай холбогдуулаад тухайн аймгийн гэрээ цуслагдчих чийтэй. Энэ бол өөрийнхөө хувийн эрх ашиг бодсноос улбаатай маш олон одоо дараагийнхаа иргэдийн эрх ашигт нөлөөлсөн ийм сөрөг үр дагаврыг бол авчирч байгаа гэдгийг хэлье. За хуулиараа бол энэ гэрээ шууд хүчин төгөлдөр бус болох уу шууд аль нэг талын санаачтаа цуслагдах эрх зүйн үндэслэл бүрдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө талдаа олон иргэдэд бол одоо муу үр дагавар авчирсан тохиолдол шүү гэдгийг хэлэх гэж байна. За хоёрдугаарт яг өнөөдрийн байдлаар Солонгос улсад 54-5 орчим мянган монгол иргэд байна. За хууль бусаар оршин сууж байгаа 17 орчим мянган иргэн байгаа юм байна. За яг ийм богино хугацааны хөдөлмөрийн гэрээр явж байгаа нэг 530-40 орчим иргэн байдаг. Богино хугацааны ажил хүчин гэсэн үг. 5 сараас 8 сар хугацаатай очиод ажиллаад буцаад эх орондоо ирж байгаа. Сайн ажиллаж байгаа тохиолдолд дахин буцаж очих боломж нь бол Солонгос улсын талаас бүрдүүлж өгч байгаа ийм хувилбар гэсэн үг. За нөгөө талдаа нэг сэрэмжлүүлэх мэдээллийг бид авахынд өргөхийг хүсэж байна. За энэ бол дундын агент. Өөрөөр хэлбэл Солонгос улсаас Монгол улсын аль нэгэн аймагтаа ажиллах хүчин авахаар гэрээ байгуулах тохиолдолд дундын агент гинт гарч ирдэг. За энэ бол виз гарсны дараагаар юм уу, зарим нь одоо виз гарахын өмнө бид нар одоо Солонгост хэрхэн ажиллаж амьдрах тухай сургалтын хэдэн доллар гэж мөнгө авч зарилах асуудлууд. За нөгөө талдаа бол виз гарсны дараагаар нэг хүн тутмаас 2000-2500 доллар бид нар даатгал нэрээр, мөн одоо онгоцны тийз нэрээр, мөн одоо зуучсны хөлсөнд гэж авж байгаа гэдэг утгыг бол тайлбарлаж тухайн мөнгийг авж байгаа процесс байна. За энэ бол хууль бус. Өөрөөр хэлбэл ажлын мүлжлэгт ордог хэлбэр. Ийм тохиолдол байгаа тохиолдол бол Монгол улсын одоо засаг захиргаанаас гэрээг байгуулахгүй байхыг анхаарах ёстой. За дээрэс нь бол Солонгос улсын хууль зүйн яамд мэдгдснээр тухайн одоо аймаг сумын хотын за магадгүй тухайн одоо төрийн бас байгууллагуудын холбоодуудын ажиллах хүчин авах квотыг бол хууль зүйн яамнаас нь шууд хүчингүй болгодог хууль руу эдээ биш шүү. Тэгэхээр энэ дээр бол цаашдаа Монгол иргэдийнхаа төлөө тэр төлөгдөөд явах ёстой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлууд бол тэндээ төлөгдөөд явах ёстой. Тэр бол их хэмжээний мөнгө байдаггүй. Дээрээс нь тухайн цалингаасаа төлөх нөхцөлтэй байдаг учраас урчилж авна гэсэн ойлголт бас байхгүй. Агент гэдэг нэртэй нөхдүүд бол төрийн бас байгууллага ч юм уу одоо ямарваа нэг одоо foundation сан гэдэг нэртэй ч юм уу эсвэл нэг одоо сайхан нэртэй компаниуд гарч ирээд дундын зуучлалын хөлсийг бол шууд авах. Нөгөө талдаа солонгосуудад бас ажилчин зуучилж өгсөн гэдэг хэлбэрээр солонгосуудаасаа бас мөнгө авах гэдэг юм давхар мөнгө авах процессыг бол тухайн дундын агентлууд хийдэг. За энэ бол хууль бусаа гэдгийг бол бас манай Монголын талд байгаа аймаг сүмдийн удирдлагууд за дээрэс нь тодорхой гэрээгээр явах гэж байгаа тохиолдолд бол зайлшгүй анхаарч ажиллах хэрэгтэй юм байлээ гэдгийг би та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. За энэ бол манай Солонгос улсаас суугаа Монгол улсын элчин сайдын яамнаас анхааруулж хэлхэн зүйтэй гэдэг утга агуулгыг бид нар ярилцсан учраас би та бүхэнд энэ мэдээллийг бас хүргэж байгаа.
тэгэхээр цаашдаа бид нар хэдийгээр иргэдэд орлогожуулах хөтөлбөрүүд явах ёстой боловч нөгөө талдаа бид нар улсын сэргийлэх ажлуудыг бол бас хийж явах ёстой, хууль ёсны дагуух бүх одоо ажлууд бол явагдаж явах ёстой гэдэг утгаар хэлж байгаа шүү.